За Wegovy MAUNJ-2-ын ялгаа хэлээд өгөөч. Энэ хоёр юугаараа ялгаатай юм бэ гэж асуусан байна. Wegovy дээр GLP-1, за MAUNJ-2 дээр GLP-1-оос гадна GIP гэдэг хоёр нэр томьёо маш их ашиглагддаг. Ингээд гадаад нэршил ороод ирэхээр манайхан маш их гайхаад байдаг. Гэх хэрэг ерөөсөө байхгүй. Энийг юу гэж ойлгох вэ гэхээр бид нар хоол идэхээр бидний хоолыг боловсруулах зорилгоор нарийн гидснээс инкретин гэдэг даавар ялгардаг гэд би өмнө нь бичлэг хийсэн байгаа. Энэ даавар нэлээд хэдэн төрөл байдгаас GLP-1, GIP гэдэг төрөл бас байдгаа гэд ойлгочиход л болно. Wegovy бол GLP-1 гэдэг ганц төрөл байхад MAUNJ-2 бол GLP-1 дээр нэмээд GIP гэдэг төрөл байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ хос үйлчлэгээтэй гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр Wegovy болон MAUNJ-2 хоёуланд нь байгаа энэ GLP-1 гэдэг маань бидний биед үндсэн дөрвөн чухал үйлчлэгээтэй байдаг. Нэгдүгээрт нойр булчирхаанаас инсулин дааврыг ялгаруулдаг. Хоёрдугаарт глюкогон гэдэг дааврыг дарангуйлж байдаг. Энэ ямар даавар вэ гэхээр инсулины эсрэг үйлчлэгээтэй даавар. Өөрөөр хэлбэл инсулин цуснд байгаа сахарыг багасгадаг бол глюкогон даавар ихсэх юм бол цуснд байгаа сахар ихсдэг гэсэн үг. Энэ хоёр үйлчилгээ нь бидний цуснд байгаа сахарын зохицуулахад оролцдог үйлчилгээ гэсэн үг байна шүү дээ. За 3 дугаарт хоолны дуршлыг багасгадаг. 4-дүгээрт ходоодонд байгаа хоолыг гидс рүү удаан оруулдаг. Өөрөөр хэлбэл бидний ходоодонд хоолыг удаан байлгаад цатгалан мэдрэмжийг төрүүлдэг гэсэн үг. Тэгээ MAUNJ-2 дээр байгаа GIP маань ерөнхийдөө адилхан үйлчилгээтэй боловч онцлог шин чанар байдаг. Энэ нь өөхийн идэд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл өөх төсний солилцоог сайжруулдаг, мөн дотроо өөхийг багасгахад нөлөөлж яадаг ийм үйлчилгээ байдаг. Тэгэхээр GLP-1 болон GIP инкретин рецепторыг идэвхжүүлдэг. Өөрөөр хэлбэл хос үйлчилгээтэй учраас MAUNJ-2 Wegovy бодвол арай илүү жин асахад нөлөөлдөг байх нь байна.